Хай зүрхнүүд минь шинэ он гарахаас өмнө та бүхэндээ нэг аятайхан хөөрхөн аниме ярьж өгөх гээд бэлтгэлээ. Манайхаа мэдсэн бах те Kerostar дэлгүүр маань энэ сарыг дуустал нэг аниме хүүдий авсан тохиолдолд энд харагдаж байгаа аниме Blind Box-аас хүсснээ сонгоод бэлгэнд авах урамшуулал зарласан мөн өөр ямар ч худалдан авалт хийсэн байсан хамаагүй дандаа гарын бэлгтэй байгаа болохоор очоод худалдан авалтаа хийгээд бэлгээ аваарай. Дэлгүүрийн мэдээллийг Kerostar дэлгүүрийн Facebook-ээс аваарай. Тэгэхээр өнөөдөр 2025 онд гарч дууссан Honey Lemon Soda гэх анимыг бүтнээр нь товчлон ярина. Ингээд эхэлцгээе. Амьдрал нь ямар ч утгагүй санагдаж зүгээр л урсгалаараа бүх зүйлдээ эвлэрээд гунигт бодолд автан цүхрэн сууж буй охин бол манай гол дүр Ука-чан. Шинэхэн уйлрал эхэлж ахлах сургуулийн сурагчид хичээлдээ ирцгээж байна. Бүгд л хөвгөлтэй харагдаж байгаа ч Укад нэг их таатай санагдсангүй. Тэгтэл тэнд байсан хідэн хүүгүүд Миура гэх залуугийн уурыг нь хүргээд нөгөөх нь тэр хэд рүү уух гэж байсан лимонтой ундагаа цацах гэсэн биш Ука руу санаандгүй цацчдаг. Энэ залуу бол бас манай гол дүр Миура. Энэ үед Аюми гэх хөөрхөн охин Ука дээр ирээд уучлалт гуйгаад цаанаас нь харин Миура ямар ч гимшсэн шинжгүйгээр сэтгэл хөдлөлтгүй уучлал гэх үгийг хэлнэ. Даанч манай Ука-чан нэлээ ичимхий болохоор надтай хүмүүс юм яриад байна гэл зүхтаал явчлгүй яах вэ? Норсон хувцас солиод тамирын хувцас өмсөнгөө өдийг хүртэл сургуулийн амьдрал нь үнэхээр гунигтай дунд ангитай ахта байнга дээрлгүүл чоглуулдаг байснаа бодоол. Хичээлдээ ороход багш нь Миурагаас яагаад Ука та хоёр тамирын хувцас өмссөн гэдэг. Миура Укаг хамгаалсан юм уу яасан ундаа асгачихсан гэд манай охиныг эвгүй байдалд орохоос хамгаалж байгаа. Ука гэртээ ирээд сургууль дээрээс амар хөвгөлтэй байсан гэл аав ээжийнхээ санааг зовохгүй тулд худлаа ярьдаг. Аав нь ч үнэхээр тухгүй байвал хилээрээ шилжээрээ гэхийг бодвол бас л охиндоо нэлээд санаа зовдөг нь харагдаж байгаа эц. Маргааш нь ангийнхныгаа орж ирэхэд нь мэдлэн гэж бодоод өглөөний мэд гэж солгоорон байран бэлтжижсэн чинь Миура ороод ирсэн. Байдалд ороод нүрээ хаашаа хийх газаргүй болсон байсан Миура Укатай шууд л мэдлэн нөгөөх нь хариу мэдлж чадахгүй байгааг анзаарсан учраас Ука дагаад хэл. Уг, лөө, ни, минд зүв байна гэж мэгээд за. Хичээлийнхээ дундуур Аюми бодлого ойлгохгүй болохоор зааж өгч туслаад овоо яриах өөрөө өрнүүлжээсэ чи ангийн гадаа хэлсэн 3 сурагч пенчто химбэ чулуу ийштэй дунд сургуулийн чулуу мөн байна. Ярдаггүй ичимхий дээрлэхүүлдэг байсан штэ наад охин чин гэл ангийнх нь хүүхдүүдийн нүдэн дээр Укаг пал хийдэл хийлэхэд цаачур уйлал гараад гүчнээ хөрх юм. Тарахт нь дунд сургуульд дээрлэхдэг байсан нөгөө 3-4-ийн дагуу Укагийн гутлыг хогийн савнд хийдсэн Ука жиндээ дасчихсан гэх юм уу? Тэгээ энэ айдлыг нь Миура хараад хин нэгэнд надад туслаач гэд хэлээч гэсэн ч Ука хинт гэснээ дахиад уйлал зүхтал гүвчдэг. Одоо энэ үйл явдлаас өмнөх хэсэг рүү шилжинэ. Ука дунд сургуультай дээрлэхүүлдэг байсан ч эцэг хин мэддгүү гэхдээ сурлагаараа олд тэргүүлдэг учраас тэр үед Шинсэй гэх алдартай сургуульд тэнцэх боломжтой ажилтээ. Гэхдээ цаадах чинь тэнд биш одоогийн сурж байгаа Хачимицу дормоор байсан. Нэг өдөр Хачимицу сургуулийн гарын авлагыг уншаад гадуур явж байхад нөгөө 3 дээрлэхэгчтэй зөрч таарад тэгээ нөгөө хэд нь явахдаа хил амаар дормжлоод явдаг бол сэтгэлээр унтсан амтэн сүхрөө цууж байхад огт танихгүй хэрнээ сэтгэлийн дэм өгсөн хүн бол Миура. Түүнээс хойш танихгүй ч Миура гэх хүүгүүн амьдралыг нь өөрчлөх юм шиг санагдсан. Ингээд Ука Шинсэй сургуулийн элсэлтийн шалгалтанд албаар унаад Хачимицуд орсон юм байна. Манай охин гэхдээ энэ чигээрээ дээрлэхүүлээд доромжлуулаад арчаагаа алдаад байхыг хүсээгүй учраас дэлгүүрээс Миурагийн байн гуудаг лимонтой ундаг аваад нөгөө ид рүү чинь цацаж гарна штэ. Тэгээ дээрлэхэгчид мэдээж уурлан түлхэн унгаан Укагийн ард нь Миура найзууд нь зогсож идэг. Тэгэд өчигдөр хин нэгэнд туслаач гэж хэлээч гэсэнд Ука хинт гэхэд Миура надад гэж хэлсэн юм байна л та. Даанч тэрийг нь хэлж чадахгүй болохоор Миура Ука руу ойртоод ааш чи нэрээс та үнэн ядаргаатай штэ. Дагаад хэл. На дад туслаач. Окей. Хөөе царай муутай тэнэг гуравлаа. Дахиж Укаг оролдвол та нарыг өшөөхгүй гэж мэдэрэ гэж хэлж амарж байгаа байхгүй. Тэгээ манай охин ингээд өөрчлөгдөж чадах болов? Маргааш гэдэг өдөр арай гэж Миуратагаа мэдлчээл тамирын хичээлд орвоо. Орооч гэждээ Ука бол зүгээр л хараа зогсдог. Миура Аюмиг дуудаад бөмбөгөө Ука руу дамжуул гэж хэлж байгаа бололтой. Аюмич Ука руу дамжуулахад "Пэ цаадах чи анх удаа тоглож байгаа хэрнээ мэрэгжлийн юм шиг классик шийдэлт энтер хийгээд нөгөө хэд нь ёо чи тоглож чаддаг байсан юм биш үү нээтрэ гэл бишрээстэй. Энэ үеэр Укагийн аав нь багштай нэрж уулзж байхыг нь Миура анзаарчдаг. Ангийнх нь хүүхдүүд Укаг яагаад энэ сургуулийг сонгосныг асуухад зүгээр л яг миний байх ёстой газар шинэ найзуудтай болж гадуур хамт хөгжүүлдэж шинэ зүйл сурмаар байна гэсэн чинь Миура "За болж үз.
чамд зохилоо юу гэт юм да. Ука энэ байдалтайгаа нээрэл эвридөө надад тийм зүйл зохихгүй гэж самбраа арчаад ганцаархнаа ангитаа үлдсэн байхад нөгөө дээрлэхүү гурвч нь найз боёруугаа залгаад энэ охиныг хашраагаад өг бас нэг шар устай гараагаа тэрийг ч гэсэн амийг нь үдээд өг гэсэн буланд уцаар ирээд ээж ин. Энийг нь манай эд сонсоод ёстой humгүй л Ука руу явна. Ука дээр дээрлэгчдээ хоёр найз нь ирсэн бололтой. Хүй өрөвдөлтөй чулуу шиг хөдөлтгүү хөрсцөн охин хаана нэ гэд хэллээ шүү. Укач амар айцсан. Энэ л үед манай Шарков ирэл заяасан. Хайж байгаа хоёр хүний олцсон уу гэснээ бараг л ширээ санал авч шийдэх нь холгүй. Тэр хоёр ч айсан бололтой айгаал уйлгаал яад өгчүн. Яасныхан дараа хурдан гэртээ хар. Аав чинь санаа зовж байгаа гэж хэлхийг бодвол түрүүн өөрөөсөө түлхээд байсан муухай ашигласан нь учиртай л исэн байгаа юм. Ер нь л Миура загнаад айшлаад байгаа юм шиг хэрнээ цаагаараа Укаг маш их нандинаж хамгаалж байдаг. Гэхдээ яг л энэ зан нь Укад үнэхээр их таалагддаг. Хажууд нь байх нь ягаад ч юм нэг тийм дулаахан хүн гэх юм уу? Энэ л үд Ука анх удаа хүнд дурлсан гэдгээ ойлгоно. Даанч тэгэл наад шиг унхаагүй охин бол Миурад хайр зарлаад амжилт олохгүй молохгүй гिचгсэн явж идэг. Дахиад л байдаг л нэг өдөр Миура хичээл дээрээ байнга л унтчихэдэг бол энэ үеэр Аюмийн найз Саторуда сайн юм байна гэдгийг Ука анзаардаг. Даанч нөгөө Сатору нь ойлгохгүй. Жохон хүлдэ төмс. Ер нь энэ хитдээ түүг удахгүй байхыг хичээгээд хичээлээ тараад ганцаараа гэрийн зүг гитэн годон. Тэгсэн Миура Томоё хоёр аль хэдийн олоод ирсэн. Чи чин хичээлээ тараад гадуур тэнэх мөрөөдөлтөй бидтэй биелүүлээд үгүй гэсэн чи цаг нь аль хэдийн 4 цаг 30 минут болсон. Ука ер нь л орой 5 цагаас өмнө гэртээ арих хэрэгтэй байдаг болохоор энэ удаад амжихгүй Миура ядаж жоохон төхөлж олоод манай хоёр хамт алхваа. Замдаа явж байхдаа Миура чи өөрийгөө ер нь юу гэж боддог вэ гэж асуусан чи чулуу л гэж боддог гэж хариулна. Харин Миура тэгэд яах вэ? Чулуу байсан чи яадیں۔ Чулуу байсан ч чи бол эрдний чулуу. Өдий хүртэл чамаар наргиж байсан хүмүүсийг дээрээс харах хэмжээнд бол шуналтай бай. Урагш тэмүүл гэснээр Укагийн бодол тэр чигтээ ормонгоороо эргэлдэж тэгээ тийм хурдан хугацаанд биш байсан ч өөрчлөгдөхийг үнэхээр хүснэ. Гэхдээ тэгэл усан нүдэн гүнж Миуран малгайгаа өмсүүлээд сүртэй. Магадгүй Миуратай уулзраагүй бол түн шиг хүн байдаг гэж зүүдэнд нь орохгүй байсан байх. Ингэж их цориг орж ирч хүчтэй байхгүй байсан байх юм билүү те. Ингээд хүчтэй болоод заавал Миура сэтгэлээ илэрхийлнэ гэдгээ Ука өөртөө амлаж энэ өдөр дуслаа. Өнөөдөр бол манай эд цуглаагаар суудлаа дахин сольж суух өдөр юмсан жээ. Түүнээс өмнө Аюмега хойлоо сайн найзууд болох уу гэл бааргал ангаар дүүрэн ойрлоод нөөх нь "What? Хойлоо чи аль хэдийн найзууд биш юм уу? Чиний тайф заавал ингэж хилж байж баталгаажуулд юм уу? Окей л гэж байна." Суглаагаар Аюми Саторугаас нэлээд хол суухыг сугалсан ч Ука найздаа туслах гээд минийг Саторугийнхтай ойрхон гэж сольсон биш. Яасан гэж бүр Миура Томоё гэх хоёр дайггүй кул залуугийн яг голд нь Ука сувчдаг. Хичээлийн завсарлагаанаар Миура алга болчоор нь хайгаад л яваад байла. Агуулгын өрөөний тэнд Миурагийн байн гудаг лимон тоонда байхаар нь онгойлгоод ортол квэтер мөн байдаг шүү. Гэхдээ Миурагийн унтаж байхад хин ч олдгүй байсан. Ука анх олж чадсан хүн гинэ зайлвал байнга нойр нь хүрдэг болохоор энд орж ирж унтдаг гэхүү дээ. Ука малгайг нь эргүүлж өгөхөд яагаад дандаа малгай өмсдгийг гэж асуух гэж гинөө. Зүгээр л үс арзаагаад байдаг болохоор л гэдэм. Энийг нь сонсон манай охин шоолж инегээд гаднаа нэх кул харагдаг хэрнэ ийм зүйл дээр хүртэл санаагаа зовоод байдаг гэдгийг нь сонсоод инээд нь хүрсэн байх л та. Агуулгын өрөөнөөс хамт гарч явж байгаад босод хүүхдүүдтэй таарад Миура харин "Ука, эднэрт агуулгын өрөөг зааж өгч болохгүй шүү" гэл нилээн дотн хаам талхаж байгаа нь Укагийн хувьд л даалгавчаа дийлгээд нисчихмээр санагдсан байх. Тун удалгүй сургуулийн аялал эхэллээ. Сурагчид бүгд л энгийн нэг их юм бэлдээгүй байсан ч Ука ол эсэргээрээ маш их зүйл цүнхэндээ чигтсэн, юу ч хийсэн байгаа нь те. Газрын зургийг Ука хараад ангийнхнаа замчлаад явж идэл хоёр салаа зам гарч ирээд уг нь нөгөө тал нь зүв байхад сум нь өөр тал руу заасан байхаар нь за гайгүй ах гээл яваад байла. Тэгсэн чинь төвцсөн. Заавал ийм үеэр асгарталд бороо ороод зарим охтууд нь газрын зураг авч явж байсан бижиж арчаагүй энэ гэж Укад уурлаад Аюма бол ёстой битэд аварцгаа ганцхан Ука руу битгий дайраадаа гэл хэрэлдэцгээж өгч ийна. Манай охин санаан зовоод хар усан борооноор зам олчоод иргээл ганцаараа гүгэл явчлаа. Араас нь мэдээж Миура явна. Очоод уйлаад ахаар нь тайвшруулах санаатай тэрсэн нөгөөх нь дайлж итлэн түлхэд нас. Ашгүй газрын зураг дээр харагдсан нэг гүр шиг юм олоод нөгөө идтэйгээ бороо зогсдол тэндээ. Ука маань цүмхээрээ дүүрэн юм чигтсэн байсан нь ангийнхандаа л илүүчлэх алчуур усундаа идэх зүйлс авсан юм байна лээ штэ.
Тэгээд өглөгч хүн өөртөө хоосон гихчээр өөрөө хоосон болцсон. Энийг нь анзаарсан Миура өөрийнхөө байн гудаг ундаанаас өвч мөгөөд. Бас энэ хавьд тэнгэр рүү харахаар зүрхэн хэлбэртэй мод байдаг гэсэн. Тэрийг нь Уука Миура хоёр хамгийн түрүүнд олоод харцдаг. Буцах замдаа Миура Укаг асуухгүйгээр дэрлэн унтаж байгаа нь манай хоёр нэлээд гайгүй дотн болсон л бололтой. Энэ том цүнхээ аваасаа гууж авсан байснаас гадна анх удаа аав ээжтэй ангийнхантайгаа хөвгөлтэй байсан гэж худлаа биш үннээсээ хэлсэндээ маш их л баяртай байдаг. Аз жаргалтайгаар сургуультай явж найзууд нь аяллаар бүгд тусалсан гэж чирээгээр нь дүүрэн гой амттай өрцөн сэтгэлээрээ манайхан ч бүр хов энтер баддаг болсон. Тэгж жагаад дунд сургуулийнхаа монтаж дээр ихэнх нь ямар байснаа ярилцаад бүгд зургийн цомгоо авчрахаар болдог. Укач найзуудаа өөрийнхөөгөө харуулахаас нэлийн санаан зовсон ч сургууль дээрээ авч очиход дээвэр дээр гараад л нуугдчихлаа. Энийг нь Миура анзаараад араас нь очиж чүүрч авч харснаа. Юунда нуугаад байгаа? Хөөхөн л штэ. Битгий доожаагүй царайлаа гэснээ нэг ширхэг чихэр өгчөд явлаа шүү. Айгу. Октод чинь тий жоох юмд л байрлдаг штэ тий. Тэндээсээ анги руугаа явж идэл ангийнх нь Марийн Укагаас уушлалтгүй нь учир нь нөгөө зугаалгаар замын тэмдгийг албаар Укаг хорлох гэд Марийн сольжчихсан байсан юм байна. Зүгээр л нэг жижиг атаархал гэхүү дээ. Марийн Миура цайн тэгэд Миура тоохгүй Укада тутнаагаад харна уурандаа тэгсэн гэс. Тэгсэж чи ангийнх нь томоёо Ука чи ер нь өдийг хүртэл Миураагүй яаж амьдарч ирсэн? Дандаа л Миура тэр байхгүй бол бараг л чи өөрчлөгдөж чадахгүй энэ төргээд хатуухан үг хэлчихснээс болоод Ука дахиад сэтгэлээр унаад тэгээд танаа түрээд хичээлээсээ чөлөө авнаа. Өмнө нь өвдөгт нь хинч залгадгүй байсан чинь энэ удаад Аюми, Миура бүгд л санаан зовоод гэрийнх нь гадаа ирээд хурдан идгээрэй гэж сэтгэлийн дэм өгөөд л найзууд үнэхээр гоё шүү те. Зугаалгаар явсан зургнууд хэвлэгдэжээ. Миура ямар ч зураг дээр инээгээгүй хэрнээ. Укатай хамт аруулсан бүх зурган дээрээ дандаа инээсэн байхыг нь найзууд нь хараад шок. Бүр өөрөө харснаа Укаг ямар хөөрхөн юм бэ гэж хэлж байхыг нь найзууд нь бараг л анх удаа сонсож байгаа за. Тун удалгүй Хачимицу ахлах сургууль Цэрина гих маш хөөрхөн охин шилжиж ирсэн талаар бүгд л жиг жуг яриастай. Хамгийн гол нь энэ охин маань дунд сургуульдаа Миуратай үерхэж байгаа цаалсан байна. Манай ээж шалгалтандаа бэлдэх гээд нэг газар сууж байхад Цэрина найзуудтайгаа ороод ирнэ. Нөгөө охтууд Миураг яагаад Цэринагаас салсан? Укаг хэлгүй юм уу яриач та хоёр өстө тэнэг харагдаж гин гэж хоолж байхад Цэрина харж ийсэн найзууд руугаа болооч гэснэ Укаг өмөрөөд шууд уух гэж байсан жүүсээ цацснаас болоод найзууд нь уурлаад яваад өчглөө. Цэрина ч харин шулуухан шудраг охин байлээ штэ. Маргааш нь жүүс цацуулсан охтууд Цэрина дээр ирээд хүй жаахан хөөрхөн байлаа гэд битгий хөөрөөд агараа заа юу. Өрөвдөөд найзалсан биш араамандаа жайжгнараа гэж хэлээл алгадах гэсэн чи Укава хаанаас ч юм гарч ирээд өмнө нь ороод алгадуулцдаг. Зүгээрээ би дасцсан баг дахиад алгадсан ч болно гэдэг юм шүү. Миураач гарч ирээд хөөрхий минь алгадуулсан Укаг биш Цэринад санаа тавиад яваад өгсөн. Ука минь хаягдах вэ дээ тий. Хамгийн гол нь нөгөө алгацсан охтууд нь маргааш нь Цэринатай буцаад найзалсан Укагаас уучлалт гуугаад сүрхий байш шүү. Ангидаа ороод ирэхэд Юру гэд хөөрхөн охин би бүр дээрээс гоош Укагийн үсийг л боож өгмөр санагдаад гэдэл ёстой гөвлчийтл нь айгүй хөөрхөн боочлоо зохиж байна гэж банилээ. Агуулгынхаа өрөөнд манай хоёр уулзаал Миура алгадуулаад өвцснөө бити дахиж тим юм хийгээрээ хаацар нь хавдсан байна. Бас үсээ ингэж боож надад таалагдчихин гэснээ унтаад өчт юм да. Найзууд нь бол Цэрина, Миура хоёр хувь заяаны яг тохирсон хосууд буцаад нийлгээд л ятхаастай. Шинэ өдөр эхлэхэд сургуулийн соёлын өдөрлөг болох чаа сайн дураараа зохицуулагч хийх хүн багш асуухад бүгд л сааргална. Харин Ука ганцаараа л ангидаа идэвхтэй юм уу да. Гэхдээ соёлын өдөрлөгөөр зохицуулагч хийн гэдэг чинь халаан байхгүй юу? Маш хэцүү. Эхэндээ хинч туслахгүй байсан ч чадхаараа наануу цаануу гэдэл гүйгээд хамаг юм амжуулна. Укаг ингэж их хичээж байгааг харсан найзууд нь сүулдэ туслаад соёлын өдөрлөгөөр тэдний анги аниме кафе ажилуулахар болж дор бүрнэл бэлдсээр. Гүй тэгээ болоогүй Укагийн мэн авьяас нь ундарсаар зураач байсан юм лээ штэ. За соёлын өдөрлөг эхэлсэн. Октод мэд хувцас өмссөн чи яасан ч гоё харагддیں۔ Сурагчид тэдний хэсгээр битүү зочлоо цүлдээ Ука маань барилгачин баримлчин барилгын тэргүүний ажилтан гэдэг шиг мэд болчихсон л явж шүү. Ядарч ядж байхад хажуугаар нь хэдэн охтууд ирснэ. Чи миний краш Миурагаар асруулдаг хинбэ гэл дээрлэх санаатай. Учир нь кул залуусын танилцуулга дээр Миура өөрийгөө Укагийн асрагч гэд танилцуулсан байхгүй юу? Арга хэмжээний үеэр сохор болзооны танилцах хэсэг явах гээд Цэрина тэрэнд нь орохгүй гэд бөөн уйлаа майлаа. Харин Цэринагийн оронд Ука тусалж орох гэсэн биш. Яг л хөшцсөн юм шиг болоод юу ч дуурч чадахгүй айж балмагдаад энийг нь харсан Миура ирээл битгий юм хоёрын хооронд зүйлд Укаг оролцвол би юу ч болсон Укаг байнга харж хамгаална гэд хэлсэн. Ука дахиад л баярлаад уйлждаг.
Өдөрлөг дуусны дараа эдний анги үнэхээр сайн байсан учраас шагналт байранд ороод багш нь сурагчдаа цадтал нь хоолнд дахар болно. Дан Жукагийн хүл хороо 17 цагт учраас гэрийн зүг. Анимегийн нэг хэсэгт Серенагийн талаар хэсэг гарна. Хитрхи хөөрхөн болохоор өөртөө бардлаа гэд октод дээрлэх нь зүгээр л найз залуу нь Серена руу харсны төлөө Серенаг уучлалтгүй л гэж байна. Дунд ангид ахт нь Серенаг бас л хитрхи хөөрхөн гэд найзлах хүн байхгүй дээрлэдэг байсан ч Миура зөвхөн түүний талд байдаг байсан. Дунд ангидаа тэр хоёр хамтдаа бүх зүйлийг хийж Миура Серенаг хамгаалж сүүлдээ манай хоёр үерхэж эхэлсэн юм байна. Гэхдээ Серена Миуратай үерхэж эхэлснээс хойш бүр юу ч хийж чадхаа болсон. Сүүлдээ надад чийл байхад олон Миура харин чамд бол би тийм чухал биш үстэй гэснээр салцгаажээ. Энэ түүхээ ярангаа Укагаас Миурад хайртай талаар асуухад Серенаг одоо хүртэл Миурад сайн гэдгийг анзаарсан Ука үгүйгээ тодлон авчдаг. Мэдээж Серена тэр хоёрт юрэн зайгаа тавьж өгөх нь зүйтэй гэж бодоод чаваас Миурагаас хүндэрч эхэлнэ. Зуны фестивал руу ганцаараа явъя дөө гэж Лемород ээжэл Аюми маань хамт явах гэд хүрээд ирдیں۔ Манай хоёрыг явж байхад ард нь Миура хараад үлдчихэж шүү. Тэнд очивол хамтдаа хөгжилдөж байтал Аюмигийн сайн бой Сатаро гарч ирээд нөгөө хоёр чинь Укаг хаяад жаахан юмэрээ явчлаа. За энэ үеэр Миура тэнд очсон гол нь Укатай ярилцах гад нөгөөх нь зайгаа бариад зүхтаад байна. Миурач гүйцэж очиод надтай хамт баймааргүй байгаа мó. Би ч хамтаа л уулзах гад чамтай хамт зуны фестивал руу явах уу гэд гэрт ч очиход Аюми өрсөөд чамааг аваад явцсан гэд ярьж байхад дахиад л гүгээ авчлаа. Энэ удаад зүхтаагаагүй Серена дээр очиод Миурад би сайн биш гэж худлаа хэлсэн. Яг үнэндээ би Миурад амар хайртай гэж хэлээд айцаа давнд боллаа Ука маань. Зуны амралт болцсон учраас бөөндөө далаа явж зугаалсан биш. Ука л ганцаараа биеэ ил гаргаж усны хувцас өмсөж чаддгүй болж таардаг. Усны хувцас өмсдөггүй болохоор найзуудаа холоос харж л баясж байна дөө. Тэгсэн манай охиныг дээрлэгдэг байсан гуравтад хараад нөгөө гурав нь сургууль дээр харагдхаа байгаад байсан. Сургуулаасаа гарцал юм бэлээ. Ука энэ л үед одоо л өстө дээрлэхүүлэхгүй зүгээр л найзуучийг юм яриад минд мэдюу гэдэл очсон чи тэр гурав шок. Гү чи яг харьцаад үтсэ чи бид нар шиг л энгийн л ярьдсан bin штэ гэл ойлголцчих шиг боллоо. Холоос Серена, Миура хоёрч Укаг ямар хичээж зөрөгтэй хүчтэй болж байгааг харж байна. За тэгээд Серена маань Миуратай дунд ангид үерхээ цалснаас хойш ойлголцож ярилцаж чадаагүй болохоор ярилцдаг. Миура Серена тандан чамайг маш их хайрладаг байсан. Гэхдээ одоо биш. Чиний надад хэлсэн чи миний хувьд чухал. Харин чи тийм биш бистэй гэж хэлсэн зүйлийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Түүнээс хойш чиний хажууд байхыг хүсээгүй, аз жаргалтай байгаарай гэхээс өөр юу ч хэлгүй. Ингээд Серена Миура хоёрын ойлгомжгүй харилцаа бүр мөсөн дуусаж байх шиг байна. Үүнээс хойш зуны амралтч үргэлжилж гадуур явж байхдаа Ука Миуратад хараад хоёулахнаа анх удаа кафед сууж ярилцаад энэ үед үнэхээр Миурагийн дугаарыг авмаар байсан ч хэлж чадахгүй дахиж зориг ороод араас нь гүүгээл арай гэж нэг юм дугаараа өгөөч гэж хэлсний эцэст Миурач асуугаасаа гэж бодсноо юу гэж нуух вэ? Ука маань багасаа л маш сайн дуулууртай охин байсан. Юу ч баслаа аавынхаа үгнээс ерөөсө зүрдгүү бас аав ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ үргэлжил хичээдэг байсан үзэгдэл харагданаа. Шинэ улирал эхэлж хичээл ороход бүгд л татн хүлээж аваад хүл хорионы цаг болоогүй учраас ангийнхантайгаа анх удаа караоке орж үзэхэр болтыг. Тэг яг энэ үед аав нь ажлынхаа хүнтэй тэр аваар явж таарад нөгөө ажлын залуу нь ёо одоогийн хүүхдүүд ахаа алиггүй юмнууд хичээл намаа ихгүй ингээл сэлгүүцэд явдаг. Ялангуяа Хачимицу сургуулийнхан бүтггүй. Даргын охин бол иймэрхүү газараар явна гэж байхгүй өстэй гэж хэлэхдээ зэрэгцээд охиныгоо караокенаас гарч явахыг нь харчдаг. Орой гэртээ ирэхэд аав нь бөөн ур маргааш нь Укаг хичээлд нь ч явуулсангүй бүр утгагүй шилжих гэж байгааг нь ангийнхан нь сонсоод шок. Ука аавдаа учирлаж хэлээ чилжгүй гэж гуйсан ч санснаар болсонгүй. Бүр багш нь юу гсэн гэж та нар Укаг байнга дээрлэгдэг, чулуу гэж дууддаг. Манай сургуулийн иймэрхүү хулиган хүүхдүүд байгаа нэтрэгэд ангийнхан нь гайхаад Аюми бол эрс эсэргүүцэж Ука чаан бидний талаар тэгж хизээч хэлнэ гэж байхгүй гэснээр аав дээр нь бөөндөө очиод уулзлаа. Учир хайдлаа хэлээд гуйсан ч та нартай ярих юм байхгүй. Бусад ангийн хүүхдүүд бүгдийг хэлсэн гэдیں۔ Нүгээд нүгүй ахаа. Ука маань дунд ангидаа үнэхээр дээрлэхүүлдэг байсан ч бид нар хизээч тийм хүүхдүүд бишээ гэсэн чи аав нь та нар юу яриад байгаа юм? Манай охин хизээч хинт ч дээрлэхүүлж байгаагүй. Дунд сургуультай аз жаргалтай олон найзтай байсан гэдэг мэдгүй штэ тэ Ука нуудаг байсан болохоор найзууд нь Ука руу залгаад ярих гэсэн чи аав нь уцаарч яриулахгүй бүр хураагаад хинтэй ч харьцуулахгүй холбоо бариулахгүй жинхэнэ гэрийн хороонд айлгаж байгаад шилжүүлэхэр болсон. Энэ үеэр нэг шөнө Миура нууцаар Укагийн өрөөнд ороод уйлах хэрэггүй. Аавын чинь буруу биш. Охино гэсэн аав
найзаа гэсэн ангийнхан чинь байна. Бүх зүйлийг нуугаад айлгүй аль альнийг нь хамгаалаад аавдаа үннээ хэл гэснээр Ука маань зориг орж байгаа. Бага ангиасаа эхлээд одоо хүртэл ямар ч найзгүй үргэлж гадуурхагдаж ганцаардаж байсан охин маань энэ л үед аавдаа бүгдийг хэлхийг хүсэж аавтайгаа уулзаад "Ааваа, би яг үнэндээ дунд сургуультаа дээрлэхүүлдэг байсан юм. Тэр үед дандаа сургууль дээр хөгжилдөө байдаг байсан гэж худлаа хэлдэг байсан. Гэхдээ одоо энэ сургуульд орсноор танд хөгжилдөө байсан гэдэг үгийг чин сэтгэлээсээ үннээсээ хэлж чаддаг болсон гэснийг аав нь сонсоод үнэхээр их балмагдаж асгартлаа ойлно. Укад ямар хэцүү байсныг сая л мэдсэн мэт. Яг энэ үед Укаг дунд сургуульд нь дээрлэхдэг байсан 3 ирээд бид 3 Укаг дээрлэхдэг байсан. Гэхдээ тухайн үед тэр өөрөө хитрхи солбогор сул дараа байсан. Харин энэ сургуульд орсноос хойш өөрчлөгдсөн гэдэг нь илт байсан шүү гэдэг. Гол нь энэ эдийг нүүрлдүүлэх гээд Миура авчирсан бош таарсан. Укач намайг аз жаргалтай байхыг хүсэж байгаа таны сэтгэлийг ойлгож байгаа ч аваа. Охин нь одоо хүчтэй байж өөрийгөө авч явах хэмжээнд болж байгаа. Тиймээс сургуулаас маань шилжүүлэхийг болиулаад өгөөч гэсэн хүсэлтийг нь аав нь хүлээн авч найзуудтай нь муухай харьцсандаач ууршилтгүй. Харин найзууд нь үнэхээр хөөрхөн намайг Аюми гэдэг номын орд ам бүл дөрүүлээ 2 дугаар бүлгийн цустай би сонио эмэг зүүдэгч гэсэн сайн хүүхэд Ука чанд зөндөө хайртай буссан ч араас нь Юро гэдэг Сирена гэдэг хэрхээ орд 3 дугаар бүлгийн цустай Миурач Укага тайвшруулад намайг Миура гэдэг хумхын орд 1 дугаар бүлгийн цустай Ука чаныг харж ханддаг новшин амтан байгаамаа хаач гэж ошиг ахвал Шарковыг арай хүлээн зөвшөөрөөгүй байгаа шүү гэсэн. Ингээд Укатай маань чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөж үннээрээ байдаг найзуудаа хайртай гэр бүлэж аль альнийг нь авч үлдэж чадлаа. Мэдээж ангитай эрэхтэй шинээр шилжиж ирж байгаа юм шиг жаахан бишүүрхсэн ч найзууд нь бүгдээрээ өглөө эрт ирээд халуун дотноор хүлээж авдаг. Хүл хориог нь хүртэл 1 цагаар буюу 18 цаг хүртэл сунгацсан болохоор найзуудтайгаа хөгжүүлдгөөр явж байгаа. Тэндээ манай охиныг дээрлэхдэг байсан хиттэй таарлаад дээр болсон зүйлд баярлалаа илэрхийлэхэд гинт нэг нь Миураг маань гэр орондоо хайрдгүй шүүн дөлөөр эвгүй хүмүүстэй нийлээд явдаг харих гэр оронгүй юм уу гэдэл бас л дормжлох гээд үзэж байна. Томоё за доод зиндааны дээрлэхэгчид алга болол гэдэг. Гэхдээ Миурагийн талаар бодоод байсан чинь нээрэл Ука юу ч мэддэггүй болохоор илүү их зүйл мэдмээр байгаа л та. Хоёулахнаа ярилцаж суудаг агуулгын өрөөг нь ядчихад орохыг хориглцсон юм ч сайн ярьж чадахгүй заримдаа хичээлдээ Миура ирэхгүй хичээл дээрээ дандаа ундчихийдэг яг юу хийдэм бол доо. Ингээд Ука Миураг дагаж эхэлнэ. Хичээлийнхээ хажуугаар оройд караокед цагийн ажил хийдгийг нь мэдэж аваад илүү ихийг мэдмээрэн намайг өөрөөсөө битгий түлхээжлэх нь. Миурач од болохоор сургууль дээр нь зөндөө охтууд гуйдаг. Даанч цаадах чинь хинтэн ч зөвшөөрөхгүй. Ангийнх нь охид хөвгүүд ямар өвгөнд таалагддаг, ямар стилтэй охин сонирхдаг талаараа ярилццгаагаад Укагаас хүртэл асууснаа. Миура гуйсан охин нь Ука чиний сонирхлын залууг би мэднэ гэд баахан танихгүй залуучуудтай караокены өрөөнд аваад ирнэ. Гэтэ баг энэнч болсон. Укаг дургүй байхад нь янз бүрийн асуулт асууж шалгаагаад түүнийг тухгүй байгааг мэдэрсэн Миура хүнд байдлаас нь авраад гэрлүүн хүргэж өгөхөөр явж байна. Явх замдаа Ука Миурагаас би яг чиний хин юм гэх асуултыг асуухад нөгөөх нь хамгаалж хамгаалуулдаг хүн чи хитрхийн онцгой болохоор өөр хүнд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй заримдаа дургүй хүрдэг хийгээд бодвол Укад маань бас гайгүй талтай юм шиг байгаамаа. За ингээд удалгүй сургуулийн спортын өдрлөг болж байна. Өдөрлөгөөр өмсөх жигдрэх шар хувцсан дээр Ука ангийнхаа бүх хүүхдийн фотолкон дээр өөрсдийг нь илэрхийлэх онцгой үгсийг зүйлсийг зурж өгсөн байдیں۔ Спорт өдөрлөг гүйлтээр эхэлж шилдэг хөгжөөн дэмжигч багийг шалгаруулан үүний дараа батон дамжуулан гүйх кросс культ болж идэг. Мэдээж үүнд Ука орцсон. Найзууд нь жаахан итгэлгүй байгаач Аюми дэмжсээр Батон Ука чаанд очих мөчөд сүулдэж явж байсан тэдний анги Укагийн ачаар тэргүүлж чаддаг. Харалтаа бүгд хөөхөн дэмжээд гэхдээ хитрхи их хурдаа нэмж гүйснээс болоод манай охин амьсгалан давчтаад ухаан алдаасгий. Сэрхэд нэг л зүүдлээд байгаа юм шиг байхаар нь за яадын зүү дэмчин гэж бодоод Миура хажууд нь харна хайртай гэдгээ хэлээд сэтгэлээ илчилж Миурач үнсчлээ. Гэхдээ энэ нь зүүд биш байсныг ойлгоноо. Миурад сэтгэлээ илчилж үнсэлцэндээ ичиж үхэх шахан байдалд орчихсан харалтаа. Аюми сонсоод бүр шок. Ямар зөрөгтэй бэ гэл. Ангидаа орсоо чи ширээн дээр нь цэцэг байна. Укаг спорт өдрөлгөөр хараад дурлсан гэд өөр ангийн нэг хүүгэн хайрын захиа өгсөн байжээ. Миураж үүнийг нь анзаараад Ука-чан чамд үерхэл одоохондоо арай эртдэн гэж бодохгүй байна уу? Сайтар бодорой гэдэг үгийг хэлж байгаа нь өөрт нь хайраа илчилсэн учраас тэр талаар сануулсан нь ойлгомжтой.
Гэхдээ хичээлээ тараад угаасаа л Миура намайг тоохгүй бид хоёр бараг л бүтэхгүй гэж бодсон ч энийгийн шууд Сирена ницааж нөө Миура чамд бүр амар сайн гэдг нь илтээд шүү. Чи зүгээр л сайн ярилцаад мэдрэмжийг нь асуу. Тэгхгүй бол өөрөө асуугаад өөрөө хариулаад байвал юу ч бүтэхгүй гэснээр ангид хоёулахнаа уулзахаар болж байна. Миураг орж ирэхэд эхлээд би ярина гэснэ. Өчигдөр надад хэлсэн зүйлдээ хизээч харамсахгүй үсттэй. Сайн бодсон биз дээ. Сэтгэлээ бэлдсэн гэж бодож ивэл Ука би чамд хайртай гэд хэлцдэг. Энэ хэсэг бүр амар гоё заяа. Тэгэл Ука маань дараатлаа уйлаад баярлал өөрөө ч бүр хайртай гэдэг үгийг тасралтгүй л хэлнэ. Ингээд манай хоёр ашгүй нэг юм бидээ сэтгэлээ илчиллээ гэж. Гэхдээ үерхээгүй. Дараагийн өдөр хичээлдээ явахдаа хүртэл Укагаа замын цаана хүлээн найзууд нь гайхаад асуухад гайхах юм юу ахав дээ андуудаа. Бид хоёр бидээ сайн гэдий. Нөгөө хэд нь хизээнээс вэ хэлэхгүй яасыг ямар муухай ингээл баах юм шалгаж байгаа юм чи. За энэ өдөр бол амар чухал өдөр заяа. Өглөөний заалны цугларалтан дээр бүгдээрээ цуглараад ер нь яг үерхэх санал тавьсан юм уу? Миура Альбиосоор Укатай үерхэж байгаа юм уу гэж дахиад л асуугаад энэ үеэр сургуулаа төлөөлж Миура үг хэлэх байсан. Тайзан дээр гараад бүх сурагчдын өмнө өглөөний минь Ука-чан надтай үерхээч гэд хэлцдэг. Бүгд орилтоо л Миура крашлдаг байснууд нуйлаал, багш нь тэнд чимээгүй бол гээл чарлаал, найзууд нь баяр хүргээд ёстой тасархаа гоё мэдрэмжүүд нэг дор цугларж байна. Ингээд манай хоёр Альбиосоор үерхлээ. Амьдралыг үзий яддаг байсан аав ээжийнхээ санааг зовоохгүй гэж үргэлж худлаа хэлдэг байсан, сургуульдаа явахыг хүсдэггүй байсан эгэл жирийн нэг охин Хачимицу ахлах сургуульд шилжин орсноор өөрийг нь яг байгаагаар нь хүлээн авах найзууд болон хайртай цорын ганц нэгнээ олж химжээлшгүй ихээр баярлаж байгаагаар манай Honey Lemon Soda аниме маань дуслаа. За тэгээд ингээд дууссан манайхаа дараагийн бүлэг гэж байхгүй шүү. Эцэстэн гэж хэлэхэд хин нэгэнд хэлхийг хүссэн үгээ яг тэр цаг хугацаанд нь хэлж мэдрэмжээ гаргаж өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээж хайж олоорой. Одоогийн байгаа чиний ааш зангчин өөрчлөн өөртөө тааруулах нэг биш харин яг л одоогийн байгаа чамайг байгаагаар чинь хүлээн авч найзалж нөхөрлөдөг хайрладаг хүнтэй байна гэдэг бол амьдралын хамгийн сайхан аз жаргалтай сонголтын нэг юм шүү. Арай олоогүй байгаа бол харин хайгаад л агаарай. Цаг нь болсон бол гараад л ирнэ. Дараагийн гайдаараа уулзлаа. Түр чаав манайхаа таалагдсан бол лайка дараа сэтгэлээ бичээрэй. Тэгээд одооноос эхлээд манай сувгийг дагдаг хүмүүсийг л зөвхөн сэтгэл бичих тусгай хэрэгтэй болгож байгааг дуулахад таатай байна. За тэгээд зүрх